За хуралдаан даргалагч болон улсын хурлын эрхэм гишүүд, ажлын гишүүдийн өнөөдөр ямар амлан айлтгах мэдлээ. За бид бас өнөөдөр их тийм чухал зүйлийг хэлцэж байна. Чухал зүйлээр бас мэдээлэл авч асуулт тавьж хариулт авж байна. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчлэгээ бол Монгол улсад урд нь одоо ямар нэгэн байдлаар байсан тогтолцоо. Гэхдээ анхны одоо бид хуультай улс өнгөрсөн жил энэ хуулийн зорилго бол энэ одоо тогтолцоог илүү боловсронгуй болгох юм зорилготой. Учираас бид бас хуулиа баталчихсан, хэрэгжүүлээд эхэлчихсэн. За юу хийхээ бас мэдчихсэн, төлөвлөжчихсэн байгаа нь бол цаашаа гуштай байна гэж бодож байна. Тийм учраас нэгэнтээ хууль байгаа учраас эрүүл мэндийн сайд болон одоо эрүүл мэндийн яам одоо холбогдох газрууд нь энэ дээр зохион байгуулалт болон бусад үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлэх бүрэн боломжтой гэж ойлгож байна. Би энэ гурван зүйлийг тодруулъя гэж бодож байна. Нэгдүгээрт одоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний удирдлага зохион байгуулалтыг бол шинжиж боловсронгуй болгож байгаа юм байна. Сая бас гаммаа гишүүн гэсэн асууж ирсэн. Миний тодруулах зүйл энэ орон нутгийн бүтэц зохион байгуулалт ямар байх юм бол бэлтгэл ажил нь хэр одоо хийж байгаа юм бол гэсэн нэг ийм асуулт байна. Орон нутагт. Хоёр дахь зүйл бол нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний санхүүжилтэд 2025 онд ямар хэмжээний нөөц буюу хэдэн төгрөг барьсан бэ? Энэ яг хуу сайдын багцад болон нөгөө төгөр одоо эрүүл мэндийн даатгалын сангаас одоо төвшөнд хуваарлагдж байгаа. Энэ одоо ямар байгаа вэ гэдгийг асууя. Сая Саран чулуун гишүүнч гэсэн бас нарийн тодруулж байгаа шиг байна. Гурав дахь зүйл би бас зориуд асууя гэж бодож байна. Өнгөрсөн одоо хугацаанд бид эрүүл мэндийн даатгалын сангийн удирдлага зохион байгуулалт тэрнээс гадна эрүүл мэндийн салбарын гүйцэтгэлийн удирдлага гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор сан хэрхэн ажиллаж байгаа талаар бол нарийн мэдээлэл авсан. Бас одоо зарим асуудлыг ч гэсэн зохих төвшөнд бол ойлгож байгаа. Тэр энэ жил бол нөгөө эрт илрүүлэг 2.0 гэдэг ийм шинэ аян өрнүүлэх юм байна шүү дээ. Тэгэхээр энэ шинэ аяныг өрнүүлэхдээ санхүүжилт болон зохион байгуулалтыг яаж хийх гэж байгаа вэ гэдэг ийм асуулт байна. Яагаад би энэ гурав дахьыг асууж байгаа нөхөж зэрэг бид тэр нөгөө сангийн удирдлагатай холбоотой зүйл ярьж байхад бид нөгөө кампаничсан байдлаар их олон хүнийг эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулаад энэ урьдчилан сэргийлэх үйлчлэгт хамруулах нь бол өөрөө бол сангийн менежментэд одоо эрсдэл учруулж байна гэж үзсэн байхгүй. Тэгэхээр энийг 2.0 гэдэг энэ аянаа бол яаж таавхан зохион байгуулах вэ гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. Эхний 4 минутын хариулах юм. 4 минут шүү. 4 минут яг гол хариулах хүн аваад тодруулах нь араас нь явсан зүйтэй байх. Хин хариулах уу? Мөнхсийнхэн сайд эсвэл 4 номер. Баяр бол дарга. За. Зөвлөгөөр гишүүний асуултанд эхний асуултанд хариулъя. Орон нутгийн бүтэц зохион байгуулалтыг яаж хийх вэ гэдгээр би түрүү гаммаа гишүүний асуултан дээр хариулсан байгаа. Орон нутаг буюу аймагуудад нийгмийн эрүүл мэндийн төв дүүргүүдэд нийгмийн эрүүл мэндийн төвүүдийг байгуулахаар бүтэц зохион байгуулалтыг боловсруулад ер нь бол эцлээд ажиллаж байгаа. Тэгэхээр аймагуудын хувьд бол аймаг дээр ажиллаж байгаа зоонозын өвчин судлалын төв дээрээ тулгуурлаад нийгмийн эрүүл мэндийн төвөө байгуулах бас ийм тооцооллыг бол хийгээд ажиллаж байгаа. За санхүүжилттэй холбоотой асуудлыг манай мөнхсөл дарга хариулах. За ингээд 4 номер чинь байхгүй болтно. 4 минут чинь байхгүй болчлаа гэсэн. За 2 номер. Тодруулга. За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Зулфахар гишүүний асуулт хариулъя. За 2025 онд эрүүл мэндийн даатгалын сан дээр нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр 44 төгрөгийг зарцуулахаар төсөвт барилсан байгаа. Өмнөх онуудын зарцуулалт бол нэлээд хангалттай сайн явагдсан. Энэ оны зарцуулалт 44 төгрөгнөөс өнөөдөр төсвийн зарцуулалт 18.2 тэрбум төгрөгийн зарцуулалттай явагдаж байна. За мөнхсийнхэн сайд 1 минут. Одоо орон нутгийн төвүүдийг байгуулах асуудал байна. За эх оны хөгжлийн төлөвлөгөөн дээр ямар ч суугдсан явж байгаа. Бид нэр аль болох бүтэц оронтой нэмэхгүй гэж хэлж байгаа. Яг аймагт байгаа эрүүл мэндийн газрын дор нийгмийн эрүүл мэндийн бодлого хариуцсан, эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан гэдгээр нь бид нэр шин дарахтай тийм удирдлагын бүтэц гарч ирэхгүйгээр явъя гэж байгаа. Тэгээ хамгийн гол нь нийгмийн эрүүл мэндийн бодлогыг хариуцсан хүмүүс нь яаж энэ өвчнийг хяналт сэргийлтийн
үндэсний төвдгөө шууд босоо тогтолцоо нь яаж уялдах вэ гэдэг энэ асуудал чухал юм байна. Энэ асуудал орхигдсноос болоод өнгөрсөн хугацаанд ковидын үед биднэрт хийж хэрэгжүүлжсэн зарим тусламж үйлчлэгээ тандалтын ажлууд маань доор суман дээр, өрх хороон дээр, дүүргүүд дээр очиод ундаг, олигтой үр дүнгээ авч чаддгүй ийм эрсдэл дутагдал байсан учраас энэ дээр нь бид нар илүү их түлхүү анхаарч байгаа. Эрт илрүүлэг 2.0-ыг бид нар За Зүлбахар гишүүн тодруулж. За сая яг хугацааны шахагч шиг бол 3 дахь асуултын хариултыг авъя. Эрт хэлрүүлэг 2.0 одоо аянга хэрхэн зохион байгуул санхүүжилтийн яаж одоо хийх юм бэ гэсэн асуулт. Мөнх сайхан сайд 1 минут. за энэ өвчлөлийн хувьд бид нар ерөнхийдөө бүтэц ямар байгаа юм бэ тэр мэдээлэл бид нар ер нь авдаг болцсон авцсан гэж ойлгож болно түрүүний гаммаа гишүүний яриад байгааг. Бид нар өнгөрсөн жил ихэд манай улсын 2,800,000 иргэн тусламж үйлчилгээ авсан ямар үйлчлэг, ямар онцлогоо, ямар өвчлөөр авсан бэ гэдгийг бүгдөө мэдээллүүд нь цуглараад аваад байгаа. Энэ дээр бид нар бодлого хийх ёстой. Эрт илрүүлэг 2.0-ыг бид нар илүү их бага зардлаар их өвчлөлийг илрүүлсэн тухайн өвчлөл рүү чиглэсэн зүйл рүүгээ олон улсад хийгдэг урдсан сэргийлэх үйлчлэгрүүдээр чиглэж байгаа. Хоёрдугаарт бид нар эрүүл ирээдүг буй болгох, бид нар ирээдүйг бас хүүхэд залуучуудаа эрүүл байлгажээж Монгол улс одоо нэг эрүүл үндэстэн болно гэдэг энэ зүйл рүү чиглэж байгаа. Тийм учраас бид нар нэран эрт илрүүлэг, за сургууль суурилсан эрт илрүүлэг, байгууллага суурилсан бол одоо нэг аж ахуй нэгж байгууллага 1% орлогынхоо 1%-ийг одоо эрүүл мэндийнхээс ажилчдын эрүүл мэндэд зарцуулах боломж үүссэн байхгүй. За Ган Хүлэг гишүүн асуулт асууя.